Харизм ТV үзүүлж байна. Хэрв танд манай аудио зохиол таалагдж байгаа бол лайк, subscribe-ан мартаоцай. Ганц модны доор зохиолыг бичсэн Зорго, зохиолыг уншсан Бямба. Өмнө говийн халуун цөлийн дундуур ганцхан шорон зам уртаас уртаар сунан алсрана. Дэрэгдэн юу ч үгүй газрын бараа дасарсан дэргийн тэмдэггүй хоосон тэр замын яг голд зэлүүд хөндийн дунд ганцаар сүрлэг нэгэн их мод сүндэрлэнэ. Нара зуны дунд агим халж мөчөр бүр нь яг л чулуунд зацарсан мэд хөдөлгөөнгүй. Хичнээн жилийн өмнө хэн тарсныг нь хэн ч мэддэггүй. Уг модны өдрийн гэгээнд газар дээгүүр асгарсан урт сүүдэр нь зүгээр л 50 мэт харагдах боловч шөн боломгц тэр сүүдэр бараан хар навчсын дор улмал өтгөрч хөдөлгөөнгүй хэрнэн хэн нэгнийг хүлээж буй мэд сэтгэгдэл төрүүлнэ. Нутгийнхан түүнийг ганц мод гэж нэрлэдэг хэрнэн үдшийн бүрийд төвгөр өнгөрөхөөс цэрвэнэ. Ахмадууд шөн тэр модны сүүдэрт орвол эргэж ирдэггүй хэмээн анхааруулна. Домогт өгүүлснээр олон жилийн өмнө нэгэн нүүдэлчин айл тэнд бууж хоноод өглөө нь болоход мордон эзнэн хүлээн зогссноос ондоо юу ч үлдээгүй байсан гэдэг тэр цагаас хойш модны доор шөнийг өнгөрүүлсэн хүмүүс хизээж эргэж үзэгдээгүй гэх цуу яриа улам бүр хүчтэй тархжээ. Нутгийн нэгэн өвгөн үдшийн бүрэн хийдэ мориносон бууж амсхийх зуур холын зэрэглэнд бараантан харагдах уг модны сүүдэрт хүний дүр сүмэлзэн харагдаад түүнийг эргэн хармагц алга болсон тухайгаан хэдэнтэн ярьсан гэдэг. Намрын сэрүүн орой бат хэмээх залуу хот рууган яран цөлөөрөө машинтай ганцаар давхинэ. Орон гэрийн санах нь замыг улам уртасгах мэт санагдана. Тэр энэ чигээрэн шүнийг давнаа гэж шийджээ. Нар жаргах мөчөд газрын өнгө аажмаар бүтгэрч тэнгэрийн бараан үзүүрт бүдэн сар өндийнэ. Бат хөгжмөн чангалан орой нам гүмийг дарж явах гэсэн ч хаа нэгтэн эсгэрэх салхи зүрхэнд нь үл ялэг төвшөр төрүүлнэ. Гэнэт машин нь хүчгүйдэн жичэрчээ. Хөдөлгөөр нь нэгэн эвгүй чимээ гаргана бүдгэрсээр таг зогсов. Бат хідэн удаан асаахыг оролдсон ч нэмэр болсонгүй. Эргэн тойронд ямар ч гэрэл үгүй. Тэр гарч хаалган хаахад алсад ганц модны бараа харагдана. Бараг мэдэгдэхгүйгээр тэр мод яг урд харсан газраас арай ойртсон мэт санагджээ. Удасныхан гэрлийг асаагаад ядаж сүлжээ байх эсхийг шалгав. Гэсэн ч дусыг эс олжээ. Санснан болцоход модыг ажиглахад мөчөр бүрээс бараан уйтгард сүүдэр газар уруудаж урт хэлмэд татагдана. Салхи түүнийг хөдөлгөж байгаа мэт боловч зай завсар нь амьгүй. Хачин амгүй. Тэгтэл газрын гүнээс хүний сулхан бөглөв хоол дуурхан дэр. Чирвүү. Бата эргэн тойрны сандран харна.
Хинч үгүй. Гэвч тэр үг яг жихний хажууд шивнсэн мэт тоодо бас мөсөн мэт хүйтэн байлаа. Толгойгон машин руугаа зөвлүүлэх гэхэд бинэд шагаанаас нь хатсан хүйтэн гараа шүүрэн алдав. Бэйнэ хөдөлж чадхан болин элэс газарт ховх соргодох мэт татагдахад бат хамаг хүчээрэн эсэргүүцэх гэж оролдов. Гэвч талаар болжээ. Элсэн дундаас хүний царайнууд айжмаар гарч ирв. Ангайсан амнаас нь элсэн ширэхгүйд гоожиж бүгд нэгэн зэрэг сулхан дуугаар шивнэн. Хизээч гарч чадахгүй. Чи бидэнтэй үлдэнэ. Бүр өөр болгон нэг нь хэрдэг химээж. Сүүдэр батад хурч бүх биеэр нь ороолоо. Хашгирах гэсэн ч дуун гарсангүй. Мөнөх бараан урсгал түүнийг бүгэлдэн модны доорх хар нүх рүү сорон авлаа. Үүр цайхад нутгийн малчин замаар явхдаа ганц модны доороо шинхэн хүний мөр олжээ. Мөр нь модны үндэс рүү чиглээд тэндэн тасарсан байна. Хажууд нь нэгэн жижигхэн цүнх эвдэрхий гар утас харагдана. Модны үндсэн дээр шинхэн сийлэстэй бичээс байхыг тодруулан харах гэж хичээх малчин залуу нүдэ онилгон хартал. Нэг нь явж нөгөө нь эрдэг. Малчин нэрийн зүрх хүчтэй зохилж тэр дууга хураан мориндон мордов. Холдох зуур хальт харахад нүдний сүүдэрт нэг хүний дүр хөдлөг мэт болсон боловч дахин эргэж харах зориг түүнд гарсангүй. Тэр цагаас хойш нутгийнхан ганц модны талаараа улам хүйд даасан гүн харанхуй домог хууч яриаг ярьдаг болжээ.